За самбайцхан үзэгчтэй. Тэгэхээр би нэг юм бодлоо. Арай жоохон манай community жоохон нийлттэй байх хэрэгтэй юм гэдэг зүйлийг ойлгохдоо тэгээд хэдүүлээ яах вэ гэхээр шүү дээ. Энд ч байсан энэ хаалттай өрөөнүүд NQGC, BTC 6E гэдэг энэ өрөөнүүдийг нээхэр болсон. Энэ өрөөн дотор яадаг вэ гэхээр би хувьдаа тэгээд манай community гишүүд ерөөдөө хийсэн арилжаануудаа ийшээ оруулж жишээ болгож явдаг байгаа. Энэ бол сигнатын өрөө окей. Сигнатын өрөө биш гэхдээ одооноос хойш энэ зүйлийг бүр нээгээд явчих гэж бодож байна. Ерөөдөө энэ бол voice channel байгаа. Тэгэхээр хамгийн гол зүйл нь хаана явагдаж байгаа гэхээр энэ чат дотор явагдаж байгаа. Тэгэхээр энэ дотор энэ channel-уудыг шинээр нээсэн учраас history хэмжээнд бол нэг их юм байхгүй байгаа шүү. Окей. Өмнөх history бол бүгдээр устсан байгаа. Шинээр нээсэн учраас эхлээд энэ text chat байж байгаа voice учраас энийг ерөнхийдөө бол шинээр байгуулж байгаа шүү. Окей. Тэгээд хамгийн сүүлд одоо юм журнал гэдэг зүйлийг сурагчдаа би санал болгож байна. Тэр энэ журналыг яаж бодох вэ гэхээр таад минь ороод duplicate хийгээд явчих болж байна. Тэгээ одоо энэ журнал руу ороод энийг өөрчлөх боломжгүй байгаа бах. Тэгэхээр таад маань яах вэ гэхээр Notion гэдэг энэ сайтн дээр бүртгэлээ хийгээд энийг duplicate хийгээд өөрлөгөө шилжүүлээд тэгээд ирэхэд ашиг тавьж байна шүү. Окей. Хамгийн сүүлд би бол яг юу гэж шийдсэн бэ гэхээр би бол яг журнал гэдэг зүйлийг бол одоо ашиглахаа байсан. Миний хувьд бол маш олон бид арилжиж байгаа. Тэгээд хувьд бол журнал гэдэг зүйлийг бол нэгэн тусгалууд хийжсэн. Тийм учраас одоо бол миний хувьд бол энэ зүгээр тагны гарц болчих жоохоо журнал хөтлөх. Тэгэхээр журнал ингэж хөтлснөөс би яах вэ гэхээр энэ өрөөнүүд дээр ерөнхийдөө хийсэн арилжаануудаа оруулаад явчих. Миний хувьд бол энэ ud ингээд журнал гэдэг тооцоо явчих. Хайд маань ч гэсэн энийг хараад явж болно. Ганц юм юу вэ гэхээр guys юу яаж байгаа шүү. Яг лайв арилжаа хийж байгаа учраас одоо зарим сигналуудыг одоо ингэж шийдээд одоо юу вэ? Одоо жишээл GC-ийн хийсэн арилжааг харъя тий. GC-ийн хийсэн арилжааг ингээ харах юм бол жижиг таймфрейм дээр байгаа энэ арилжааг хэдүүлээ одоо ингээ харах юм бол 1 минутын 5 минутын таймфрейминг левел дээр 1 минут дээр орж байгаа байхгүй юу? Тэр мэдээж яг энэ орох үе дээр нь би бол шууд ингэж скриншотууд хийж амжихгүй байгаа шүү. Энэ бол 1 минутын чарт гэж бодож байгаа тий. Тэгээ дээрээс нь би яг лайв арилжаа хийж байгаа учраас юу яах хэрэгтэй вэ тий? Өөрийнхөө позишнийг жоохон safety тад руу оруулаад би бол яг break юм-ны stop loss хэмжээнд хаадаг учраас өөрийнхөө арилжааг safety руу оруулаад сэтгэл зүй маань тайвшраад одоо задраад ороод ирэхээр би нэг пост мост оруулах талаар ихэд бодож хилдэг байгаа шүү. Яг тухайн үед хин нэгэн хүнд ямар нэг юм батлахын төлөө нэг ингэж дөнгөж оронгуудаа шууд ингэ сигнал өгж байгаа юм шиг тийм одоо ийм ингэсэн ийм скриншотууд би пост оруулах шүү гэсэн. Окей, яг энэ сигналын юунууд биш. Яг манай арга барил маань яаж ажилладаг юм бэ? Статистик хэмжээндээ хэдэн одоо та өөрсдөө энэ тухайн чанаруудыг харж хагаад хэдэн арилжаанаас хэдэн арилжаанд явсан байна. Хэдэн арилжаанд яваагүй байна гэдэг зүйлийг статистикийн үүднээс харж болно. Тэрний үүднээс бол би яг хоо жоохон нээлттэй бай гэж шийдсэн шүү. Окей. Энэ өрөөнүүдийг нээгээд тэгэхээр та хэд хүсвэл тэгээ манай энэ юунуудыг харахыг хүсэж байгаа бол статистик харахыг хүсэж байгаа бол Discord руу ороод тэгээд энэ чанаруудыг хараад яваар. Окей. За тэгээд журналыг бол би хөтлөхгүй яг сурагч нартай бол би бол энэ зүйлийг бол санал болгосон хэрэгтэй зүйл дөнгөж арилжаа хийж байгаа хүмүүсийн хувьд. Тэгээд нэгэн давгүй журнал бол татсан надаа. Жорин байна. Одоо таад харж байгаа бол бүх одоо цаг хугацаагаа бүгдийг сонгоод хаашаа орсон яасан бүгдийг сонгоод тэгээд арга барилын хэмжээнд те weekly хүлээлт, daily хүлээлт буюу жижиг одоо те setup-ын цагийн таймфреймийг одоо хүлээлтүүд байдаг. Манай арга барилын хэмжээнд тэр хүлээлтүүдэд тодорхойлоод тэгээд орж байгаа те setup-ын хэмжээнд ч гэсэн одоо бид нэг 15 setup байгаа. Ойролцоогоор тэгээд энэ хамгийн гол setup хоорондоос энэ дээр нэмэгдээд 15-аас дээш ерөнхийдөө бол байгаа. Гол 15 setup байгаа. 15 setup-аас айдныг ингэ сонгоод тэгээд ерөнхийдөө яаж явсан бэ те одоо энэ дээр энэ журнал дээр хөтлж явж исэн тэгээд залхуу хүртлээ 3 юу хийгээд залхуу хүртээ одоо ийм 3 арилжаанд орсон. Энэ дээр бол нэг харьцан нэгтэй өгсөн гэдэг нь юу гэсэн үг вэ? Би бол манай арга барилын хэмжээнд би талыг нь хаадаг байхгүй арилжаа бодгон дээр одоо ч тэгээд таад бодоод үз. Дэвил байдаа гэж бодъё. Ингээд арилжааны дэвил те. За энэ арилжааны дэвил дээр manipulation хийж байгаа бол таргет хаашаа вэ? Хамгийн түрүүнд дээшээ буюу трендийнхаа дагуу дээшээ явах зүйл байгаа даа шүү. Тэгэхээр миний хувьд зах зээл дахиж ийшээ орж ирэх шаардлага байхгүй болов те. Хэрвээ ийшээ доош орж ирэх юм бол окей би буруутай байсан та. Тэгээ одоо миний тухайн энэ оролт маань ингээд stop loss-тай байсан байна гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрж байгаа зүйл байгаа байхгүй. Stop loss гэдэг өөрөө тий утга учирын хэмжээнд миний буруу би хүлээн зөвшөөрье тий дараагийн арилж байгаа би жоохон байж байгаа тавья тий дараагийн setup орж ирэхээр энэ удаан дээр би failчлээд гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрж байгаа зүйл нь өөрөө stop loss байхгүй. Тэгэхээр миний логикийн дагуу хэрвээ leverage manipulation хийж байгаа бол дахиж ийшээ доош орж ирэх шаардлага байхгүй. Яг double manipulation гэдэг setup байх хувьд байдаг. Тэгэхдээ тэр нь бас тодорхой хэмжээний алгоритмтай байгаа. Тэр алгоритм дахиад биелэх ёстой, ижиж болох ёстой үйл явцууд болж иж би дахиж ордог double руу. Гэтэ double үдүүд байдаг. Double гэхдээ нэлээд ховор. Тэгэхээр би яадаг вэ гэхээр stop loss break even руу хөдлөхийг бол юу дургу. Би яадаг вэ гэхээр stop loss-ийн хэмжээнд тадыг нь шууд энэ чинь хаачдаг. Stop loss-оо хөдлөхгүй. Тэгэхээр би угаасаа break even-тэй болчихдог байхгүй. Тэгэхээр энэ
Энэ зүйлийг бас энэ сейфийн дүрмээр өгсөн байх уу үгүй юу гэдэг зүйлийг энэ чинь тэмдэглээд явчихна. Нэг хэрцэн ихтэй өгсөн үгүй юу за. Тэгээд рискээ энэ чинь тооцоолоод явчихна. Энэ GC ярьж байгаа дээр $600 риск авсан байна те энэ Лондон байсан учраас. За тэгээд энэ дээр Нью-Йорк дээр $2250 авсан байна. Nasdaq дээр за тэгээд GC дээр Лондон дээр $1200 рисктэй байсан байна. Тэгээд яг бизнесээ хамаарат риск жоохон дэше доош болж байна. Миний хувьд тэгээд сэтгэл зүйн байдлаа бас энэ дээр бичиж болно. Одоо хамгийн сүүлийн одоо энэ Nasdaq дээр авсан ярьж байгаа гэдэгтэй харах юм бол надад одоо эвгүй байсан. Эвгүйсэн тэгээд одоо ингээд өөрийнхөө сэтгэл зүйн байдлаас энэ дээр тайлбарлаад оруулж болж байна. Миний хувьд бол нэг тийм эвгүйсэн. Хэдүүлээ энэ ярьжааг жишээ бодоод аваад үзье. Тэм хэмжээнд ямар дэдтэй байсан бэ тийм ээ. Тухайд одоо энэ чинь скриншот тухайд оруулсан байна уу? За тийм байна те оруулсан байна. Энэ зүйлийг нэг өөрөөс хараад үзье. За тийм байна. Энэ левел дээр нэгээс энэ левел дээр манипуляшн оргууд нь орж байгаа. Энэ дээр дабл орсон. Тэгээ яг стоп лосс шиг нэг брик ивэн авах гад яг төгсөж байгаа. Тэгээ дараа нь сүүлд нь явцсан байгаа. Энэ дээр яг профит авсан. Тэгээ брик ивэн зохиох бол нэлээд ойрхон байсан. Тэгээ түүний дараа зах зээл шууд зогтсон байгаа та энэ дараа. Ямар ч хэсэг энэ дээр бол орсон. Энэ гад дээр стоп лосс болсон. Эхний брик ивнийг авч байгаа байхгүй хааж байгаа байсан. Энэ бол айгүй чухал. Тэфийн дүрм гэж байгаа. Нэг харьцах нь ихтэй зүгээр хаачих. Тэгээ шунтаад хэрэггүй позишнийхаа талыг цаашаа барьад явцсан байхад ерөөдөө зах зээл дээрээс мөнгө олно шүү дээ. Ямар ч асуудал байхгүй энэ дээр бол тийм ээ. Тэгээ урд нь бол энэ хийж арилж аваад энэ шиг байна. Энэ дээр брик ивэндүүлсэн авдаг. Энэ бол явсан байна те. Тэгэхээр хэдүүлээ энэ арилжааг жишээ болоод өнөөдрийнхөө видеон дээр нэг яриад үзье. Яаж явсан бэ те. Тэгэхээр хамгийн түрүүнд манай арга барилын хэмжээнд хүлээлтүүд байдаг тийм ээ. Хүлээлтүүд байдаг. Хэдүүлээ ингэдэ. Хэрвээ та анзаарах юм бол энэ дээр нэг сонирхолтой юм байгаа. Энэ тэнтэй хүлээлтүүд арга барилын хэмжээнд хүлээлт гэдэг зүйл аягүй чухал байна тийм ээ. Хүлээлтийн хэмжээнээс сетап гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр weekly хүлээлт ямар вэ? Daily хүлээлт ямар вэ? H4, H1-ийн хүлээлт ямар байгаагаас шалтгаалаад бид нэр сетапа тодорхойлоод сетапынхаа хүрээнд харилцаа хийгээд байгаа байхгүй. Яг нэг team algoritmтэй. Тэгэхээр хүлээлт гэдэг зүйлийг идэвхтэй арай дээшээ гараад ирсэн. Одоо weekly time frame-ийн хэмжээнд тэгээд ийм одоо бүхэл бүтэн 2-7 хоног ингээд дуусаад 2-7 хоногийн эцэст нэг ийм high байгаад ирсэн. Тэгэхээр weekly time frame-ийн хүлээлт юу байгаа вэ гэхээр бид нар эндээсээ нээгдэхтэй дээшээ гараад ирсэн байсан. Эдний өдрийн time frame дээр энэ өдөр бол болцсон байсан байхгүй. Энэ өдөр бол хэдийнэ дууссан. Тэгэхээр маргааш өдөр одоо энэ өдөр эхэлж явах үед би ямар хүлээлттэй байсан бэ гэхлээр ямар ч лсэн энэ high-ыг бол шууд цөмлөнө гэсэн надад хүлээлт байгаагүй. Айгуу доошоо орж ирнэ гэсэн хүлээлт бол байсан. Weekly time frame-ийн хэмжээнд ерөөдөө ингэж доошоо орж ирээд яг хөө ерөнхий спорт руу тулна айлс үйл бүрийш орж ирнэ гэсэн хүлээлт байгаад байгаа байхгүй. Тэгэхээр эндээс энэ хүртэл авч байгаа бол энэ бол яг swing төрлийн арилж байгаа юм шиг байгаад байна. Тэр энийг бол энэ арилжааг одоо цагийн time frame дээр тийм байдлаар цагийн time frame дээр авсан энэ арилжааг энэчнээс авсан энэ арилжааг ерөөдөө бол swing-ээр барьж болно. Swing-ээр барьж болно. Swing-ийн юу бол ийшээ те таргет бол ийшээ. Гэхдээ swing-ийн талаас та бас нэг юм ойлгох хэрэгтэй. Юу вэ гэхээр swing чинь одоо нилийн одоо өөдөөс ч орж иж байгаа ийм хөдөлгөөнүүдийг зүгээр төвчөө суудах хэрэгтэй л stop loss ерөөс хөдлөхгүй тэгээ суудах хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол нэг тийм асуудал байгаа. Би тийм учраас ерөөдөө swing арилж байгаа бол нэг дуртай биш. Би бол ингээд аваад хаадаг. Тэгээ миний хувьд бол таргет хаашаа байсан ийшээ байсан. За тэгээ энэ таргетыг бол авсан. Онуулаад авсан. За энэ зүйлийг энэ тэмдэглэж байна. За тэгээ хэдүүлээ энийг харъя те. Тэгэхээр энэ өдөр эхэлсэн байна тийм ээ. Энэ өдөр эхэлсэн байна. Энэ өдөр ингээд эхлэе явж исэн юм байна. Тэгээд хэдүүлээ яг одоо ингээд тухайд болж исэн Европын зах зээлийг харах юм бол Европын зах зээл дээр бол юу бол байгаагүй, сигнал бол байгаагүй. Тэгээд яасан бэ гэхээр би шорт хүлээгээд байдаг. Хэрвээ чи шорт хүлээгээд байгаа юм бол те одоо ингээд сетапынхаа хүрээнд арга барилынхаа хүрээнд хэрвээ чи спорт шорт гэдэг энэ зүйлүүдийг хүлээж байгаа бол ерөнхийдөө чи хэрвээ шорт гэдэг зүйлийг хүлээж байгаа бол чиний одоо хийх ёстой ажил юу вэ гэхээр арга барилын хэмжээнд нэг цагийн time frame нь доошоо сетаптай болохыг хүлээх хэрэгтэй байна те. Тэгэхээр одоо ингээд хэдүүлээ харах юм бол Европ season дээр бол ерөөсөө одоо ингээд Европ season эндээс эхэлж байгаа. Европ season хэмжээнд ерөөсөө шорт сетап байхгүй. Дандаа long сетап байгаа байхгүй. Эндээс юм л одоо long авчих гадаг, эндээс юм л одоо long авчих бодно. За эндээс юм л одоо long авчих болохоор юмнууд байсан байхгүй. Тэгэхээр би бол энэ зүйлийг авахгүй. Би хизээ long авах вэ гэхлээр тухайн энэ блокноос сайн гарцсан тохиолдолд би long харна гэхээс биш. Тэр хүртэл би short хармаар байхгүй. Гэхдээ одоо та анзаарсан бол тэ weekly ийм байгаад байна. Өдрийн time frame бас доош орж ирэх магадлал өндөртэй байгаад байна. H1 гэдэг time frame чинь болохоор энэ хоёрынхоо дагуу биш вэ те. Synchronization үүсэхгүй. Тэр арга барилын хэмжээнд бид нар арилж хийж болохгүй байхгүй. Тэгээд setup хүлээнэ гэсэн. За setup хизээ үүссэн бэ гэхээр guys ингэж байгаа. Энэ бол зохилтын кластер, энэ бол зохилтын кластер те. Тэгэхээр зохилтын кластеруудаар support level-ийг бид нар break хийсэн тохиолдолд бид нар цаашаа гарах юутай байдаг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ манай арга барил бол volume trade гэдэг зүйлийг ашигладаг. Volume trading-ийн хүрээнд бол тухайн profile-ыг харах юм бол энэ бол зохилтын файл байгаа байхгүй. Доороо шүүгийцэн, доороо хэрвээ барилт байхгүй байгаа юм бол үлийн дэвид мань хугарна гэсэн утгатай байгаад байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар хэрвээ гол мөнгөө бид нар дээр орхисон тохиолдолд мэдээж бид нар дээш нь коррекшн орох тоодонд л доош нь яг ороод ахна шүү дээ. Тэгэхээр энэ хүлээлтийг бид нар авдаг. Тэгээд цагийн time frame нь
бас л том time frame-ийнхаа зүгрүүгээ харцсан байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яасан бэ гэхээр тухайн зах зээлийн үүднээс бид нар энэ яасан бэ? Одоо Нью-Йорк цагаар ярих юм бол 9 дугаар цаг 10 дугаар цаг доош нь брейк хийж оруулаад биднэрт энэ confirmation-ыг өгсөн тохиолдолд энэ хаалт хамгийн гол нь Devil-ийнхаа доор брейк орсон кластер хаагдсан байх хэрэгтэй. Энэ бол биш шүү guys. Энэ бол яг хөө сайхан кластер байна та. Үүний доороо юугүй байна гэдэг. Одоо тэр гэхдээ энэ бол баталгаа биш. Брейкийн баталгаа энэ кластер нь тухайн энэ Devil-ийг брейк хийсний дараа брейкийн баталгаа ордог. Тэгээд хэдүүлээ энэ брейк орсны дараа pullback-ын дээр нь орох боломжтой байхгүй жижиг time frame дээр. Тэр энэ бол нэг юм setup байгаа. Setup бүрдээд эхэлсэн. За энэ кластер хаагдсны дараа би жижиг time frame дээр setup-ын дээр орж болно гэсэн юм байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ энэ чинь юу болсныг харъя. Яг сигнал өөрөө яаж орж ирсэн бэ те. Сигнал өөрөө яаж орж ирсэн бэ. За тэгээд та хэдийн дэлгэцэн дээр яг одоогийн байдлаар би тэр брейк хийж орж ирсэн кластерыг хараад байна. Одоо энэ байна те нөхөр. Одоо энэ дөрвөлжин өөрөө одоо энэ кластер байгаа байхгүй. Тэгэхээр pullback-ын дээр нь бид нар орох хэрэгтэй. Pullback-ын дээр нь орох хэрэгтэй, хаана орох хэрэгтэй, яаж орох хэрэгтэй гэхээр тухайн энэ цагийн кластер дотор liquidity level-ийг бид нар тодорхойлох хэрэгтэй байдаг. Тэр хэдүүлээ яг одоо энэ ч болсон үйл явдлыг харах юм бол доошо ингэж орж ирсэн байна. Энийг одоо яг сургалтын дээр сурдаг байгаа шүү бид нар окей. Сургалтын дээр энэ liquidity level-үүдийг тодорхойлохдоо хамгийн сүүлийн point of control гэдэг level-ийг бид нар тодорхойлдог. Тэгээд яг шатан дараалалтай level-үүд байгаа учраас жоохон хол яваад дабл орцсон байгаа байхгүй. Яасан ямар утгаар дабл орсон бэ гэхээр энэ level-ийг бид нар manipulation хийж орж ирэнгүүтээ тэгээд энийг дабл хийж ингэж орж ирээд байгаа байхгүй. Энийг бол double manipulation гэдэг бас тодорхой алгоритмээр орж ирж байгаа байхгүй. Тэгээд шатан дараалалтай level-үүд ялангуяа байх тохиолдолд тэгдэг байна. За тэгээ энэ дээр бол энэ double manipulation setup орсон. Хэрвээ Tideman манай энэ setup-уудыг харахыг хүсэж байгаа бол CVP анхны шат гэдэг энэ өрөөрөө ороод CVP арилжааны setup-уудыг татаж аваад тэгээд харж болно шүү guys окей. Тэгэхээр энэ яг ямар арилжааны setup байсан бэ гэдэг хэдүүлээ энэ setup-аас олоод харъя. Брейк хийсний дараах зүйл байгаад байгаа юм л та энэ. Биш наа. Анвэн. Энэ зүүн ярьж байна. За ерөөдөө энэ л зүг, ерөөдөө энэ зүг тийм ээ. Бид нэр одоо За миний дөнгөж цайны хийснээр бол 15 setup-ууд ерөөдөө манай арга барилууд 15 setup-аар дуустдаггүй. Энэ бол зүгээр basic setup-ууд нь байгаа байхгүй. Энэ counter trend setup байна. За баг инч байж болно дөө хамаагүй те. Хамгийн гол нь devil break ороод байгаа байхгүй. Хэрвээ та анзаарч байгаа. Тэгээ одоо энэ ямар нэгэн одоо энэ level-тэй одоо ингээд resist бодож исэн devil-ийг бид ингээд дээш нэ шилтийн буюу одоо энгийн цогцлын кластераар ч юм уу төлөлтийн кластераар дээшлээ брейк хийсэн тохиолдолд жижиг time frame дээр AM5 дээр дагаж орж болно гэсэн энэ setup байгаад ерөөсөө энэ зүг. Тэгээ тухайн энэ газар дээр яачаад байгаа вэ гэхээр энэ газар дээр хамгийн гол нь ингээд double орчод байгаа байхгүй. Нэг team setup, doubling setup байгаад байгаа байхгүй. Хэрвээ та анзаарах юм бол тэгээ энэ дээр хөл төрлийн double одоо бас ингээд юунуудыг сигналуудыг авч болно шүү гэсэн байгаа байхгүй. Энэ дээр бол яг single manipulation дортон байна. Тухайн энэ жишээн дээр. Тэгээ түүнээс гадна бусад бүх тэр нэг double testтэй холбоотой бүх энэ setup-уудыг бол ашиглаж болж байгаа байхгүй. За double-тай зүйл мэн хаана байгаа гэхээр энэ байна да. За яжаараа double-ыг харуулдаг тийм. Одоо ойролцоогоор энэ байхгүй double G энэ байгаа байхгүй. Гэхдээ энийг бол би цагийн дэвид дээр үзүүлсэн байгаа. Манай арга барилын хэмжээнд бол хамаагүй те 5 минут level байх юм бол synchronous 5 минутын level байх юм бол тэрэн дээр яг адилхан 1 минут дээр бас ингэ double орж stop орж болдог байгаа. Тэгэхээр тэрнийхээ дагуу орсон байгаа шүү те. Тэгээ хэдүүлээ харъя. Би яагаад ингэж одоо ингэж детальтай ингэж тайлбарлаад байгаа юм бэ гэхээр Tideman дараад манай энэ арилжааны одоо арга барилыг те сонсож байгаа хүмүүс мань байвал ийм proof хэрэгтэй байхгүй те. Тэгээ энэ proof-ийг би ерөнхийдөө бодож өгвөл те залхуухан хурцгүйх шиг арилжаа болгоныгоо энэ Nasdaq, GC, BTC, 6X энэ дөрвөн энэ өрөөг боломжоор дүүргээд явъя заяа хийж байгаа арилжаанууд те топик хэмжээнд ямар арилжаа орж иж байгаа тэр арилжаануудыг жишээ бодоод ерөнхийдөө оруулаад явчих. Тэгэхээр тухайн энэ level манууд энд байсан. Энд байна тийм ээ. За тэгээ энэ level рүү орж ирэхдээ тодорхой дөрмийн дагуу сигнал орно гэдэг нь тодорхой дөрмийн дагуу энэ ч орж ирэх хэрэгтэй байхгүй. Тэр хэдүүлээ харах юм бол бид нэр wave татдаг байгаа. Wave татдаг адис импульс татдаг байгаа. Wave гэж юу вэ, импульс гэж юу вэ гэдгийг хэдүүлээ тухайн видеон дээр үзэхгүй энийг бол сургалтын дээр үздэг байгаа шүү тийм детальтай нарийн ишрийн юмнуудыг. Тэгэхээр wave нь бол айгүй хол байгаа. Wave-ийн profile айгүй хол байгаа. Энэ бол айгүй сайн. Хэрвээ wave татагдаад wave шилжихгүй байгаа бол ихтэй wave-ийн profile буюу цөм нь өөрөө айгүй хол байгаа болж байна. That's okay. Хамгийн гол нь wave маань ийш тулаад ийш нэ юутай байж болохгүй, цөмтөө байж болохгүй. За түүний дараа бид нар импульс татдаг байгаа. Тэгээ импульс шилжих үед хэрвээ бид нар энэ stop and action cluster-уудыг харж байгаа бол тий одоо volume profile-ийн үүднээс бид нар stop and action cluster хараад энэ юу гэсэн үг гэхээр market maker энэ зүйлийг бариад байгаа гэсэн үг байхгүй цаашаа явуулахыг хүсэхгүй энэ manipulation хийж байгаа учраас
Тэгээд буцаагаад эсрэг тал руу орж ирж байгаа энэ кластер маань хэрвээ тв цэвэрхэндээ доороо ямар ч барилтгүй цохилтоор доошо бууж орж ирж байгаа бол аль эсвэл яг энгийн түлхэлтийн кластераар орж иж бодно те цохилтын кластер гэдэг зүйл маань яг ямар утга учираар орж ирж байгаа те волюм буюу энэ дельтагийн хоорондох харилцаа холбооноос орж ирж байгаа те. Тэгэхээр хэрвээ ийм цохилтын кластер орж ирж байгаа бол энэ бол оролцохгүй guys. Эхний оролт хаана байсан бэ гэхээр энд байсан. Миний удаад юу ингэж орж ирсэн. Тэгээд талыг нь заавал хаах хэрэгтэй манай арга барилын дагуу. Талыг нь бүр must have хаах хэрэгтэй байна. Тэгэхээр талны чи хаагдсан тохиолдолд бид нэр дахиж зохиулсан даач гэсэнстэй одоо ингэ нэг талаас стоп лосс авж байгаа гэхдээ брейк ивэнтэй байхгүй. Брейк ивэнтэй бид нар зах зээл дээр болж л өгөл мөнгө алдахгүй байх хэрэгтэй. Арга барилынхаа хэмжээнд. Окей. За түүний дараа дабл орж иж байгаа. Даблыг маань бас бид нар яг адилхан хардаг. Дабл дээр бид нарт юу үүсэх ёстой вэ гэхээр эхний манипуляшн орсон буюу дараагийн манипуляшн орох үеэр энэ хоёрын хооронд нэг зүйл болох ёстой. Тэр нь юу вэ гэхээр волюм ерөнхийдөө бол буурах ёстой байдаг. Хэсэгсгүй. Тэрээ та анзаарч байгаа бол томото доошо буурж явсагаар ерөнхийдөө орж иж байгааг анзаарч байна те. Ерөнхий динамик доошо байгааг анзаарч байна. Энэ дабл манипуляшн орох одоо эхний нөхцлүүдийн нэг нь. Хоёр дахь нь бас адилхан. Бид нэр wave татна. Wave бол бидний доороос татна. Wave шилжиж байгаа юм бол окей болж байна. Хэрвээ wave маань шилжээгүй мөртлөө wave маань айгу хол байгаа бол бас айгу болж байна. Бас ерөөхдөө байж болно. Тэгсэн тохиолдолд ямар ч гэсэн импульс шилжих хэрэгтэй байдаг. Гэтэ энэ тохиолдолд яасан бэ гэхээр хэрвээ та анзаарч байгаа бол wave бол тэр чигээр шилжчихсэн байна. Баан одоо dv-ийнхаа хойно орж ирэх хэрэгтэй байгаа шүү. Dv-ийнхаа хойно одоо энд бид нар импульсээ татахдаа dv-ийн хойно оруулсан. Энд чинь яг мөн адилхан wave-ийн profile маань dv-ийн хойно орж байгаа. За мэдээж тодорхой хэмжээний юуг бод харж ин те. Одоо data-ны spike-уудыг бол бид нар энэ чинь олж харж ин. Тэгээ absorption болж хараад байгаа байхгүй. Absorb буюу ороод байгаа юм тий. Тэгээ доош орж иж байгаа кластеруудыг харах юм бол ямар ч барилт энэ тэр байхгүй. За энэ бол яг хуу энгийн кластер энэ жоохон барилттай орж ирсэн. Дараагийнх нь болохоор ямар ч барилтгүй орж иж байгааг тайд маань анзаарч байна. Тэгэхээр орсны сигнал маань энэ ч яваа байхгүй. Орлоо. Full орж иж байгаа кластер дээр орно шүү. Ягаад гэхээр хэрвээ энэ дүрмийг дөрчвөл хэрвээ stop action дээр бидний доош орж явах үеэр хэрвээ бидний барьсан кластер дээр та орчих юм бол түүний дараа ингэж дэшээ зохиулвал за тэрэн дээр бол ерөөс манай арга барилууд одоо тий юу гэх юм хариуцлага хүлээх аргагүй байхгүй хүлж байгаа. Яг уу ийм кластер орж ирсэндээ ч гэсэн дэшээ зохиулж байгаа бол яг уу энэ бол зүгээр системийн алдаад байна. Ерөнхийдөө тий арилжаа гэдэг зүйл угаасаа 100% байх боломжгүй гэдэг зүйлтэй. Тэгэхээр энэ кластеруудын үүднээс энэ volume profile-ийн үүднээс тий volume trading-ийн тусламжтайгаар бид нар энэ арилжаануудын хувийн тогтолцоог өндөрсөд байгаа байхгүй. Одоо хэрвээ зүгээр ийм энгийн candle chart харж байгаа хүмүүс за тэгээ бид нэр тий CVP trader-ууд ингээд энэ profile-уудыг тий кластеруудыг хардаг хүмүүсийн хоорондох хэрвээ хувийн тогтолцоог харахад ерөнхийдөө ихэнх тохиолдолд манай арга барилын хувийн тогтолцоо өндөртэй байдаг байгаа. Илүү юм детальтай байгаа учраас тий тодорхой алгоритмтай байгаа учраас. Тэр энэ дээр орлоо хадны энэ хаагдлаа брейк ивэнтэй түүний дараа бид нэр ерөөсөө сандрах санаа зовох юм ерөөсөө байхгүй. Тэгээд нэлээд ийм ойрхон орж ирсэн. Тэгээд түүний дараа доошоо орж ирсэн. Энэ бол яг миний хувьд бас сэтгэл зүйн талаас бол хэцүү байсан л та миний хувьд. Тэрвээ анзаарах юм бол миний сэтгэл зүйд ямар байсан. За нэгдүгээрт нэлээд эвгүй байсан гэж юм те. Том time frame доошоо реакшн өгөх боломжтой байсан ч том time frame өөрөө бол реакшн өгж амжаагүй байсан те. Тухайд бол өдрийн кластер чи хаагдаагүйсэн шүү дээ. Чи эцсийн байдлаар дараад нь бид нар харахад өдрийн time frame чинь эцсийн байдлаар доошоо хаагдсан шүү дээ. Тийм учраас өдрийн time frame өөрөө реакшн өгж амжаагүй байсан учраас би тэрэн дээр бас санаа зовж байсан. За тэгээд өөр юу байсан бэ гэхээр жижиг time frame жижиг time frame яг хуу цагийн time frame-ын доош нь хүлээлттэй болтон ч байсан хамаагүй жижиг time frame-ын энэ том time frame-ыг ерөнхийдөө доош нь эцсийн байдлаар эргүүлж чадах юм бол үгүй юм гэдэг тал дээр жоохон санаа зовж байсан. Тийм учраас 100% бол жоохон тиймэрхүү байсан. Тийм тэгээд M5 дээрээс нь double ороод ер нь жоохон double ороод би тухайн үед яг break even-тэй байгаа ч гэсэн сэтгэл зүйн хувьд бол бас жоохон стресстэй байгаад байхгүй double ороод гэдэг нэг орцсон нэг талыг нь хаацсан. За явах юм бол удаа гэж яах тарич зохиод дахиад double орж байгаа тийм нэг тиймэрхүү тэгээд цагийн time frame өдрийн хүлээлтийг тэ өдрийн талаас орж ирээгүй хүлээлтийг шууд ингээ оруулах боломжтой бол үгүй юм гэдэг дээр бол жоохон стресстэй байсан. Бидний стресс тэгээд за тэгэхээр эцсийн байдлаар бол TP-г авсан гүйж аваад юу вэ тийм ээ. Тэгэхээр нэг ийм арилжаа байсан. Тэгээд TP мэдээж liquidity zone руу бид нар бод хардаа ямар нэгэн байдлаар юу авч байгаа бол manipulation авч байгаа бол liquidity zone руу оруулдаг ба. Эхнийх нь бол яг энэ байсан. Гэхдээ ерөнхийдөө бол харахад энэ хоёрыг нь авах боломжтой бол байсан тийм ээ. Ерөнхийдөө бол техник дээр нь хаах хэрэгтэй байдیں۔ Яг дөрмийн дагуу. Гэхдээ тухайн трейдер өөрөө яаж боддог вэ гэхээр риск яваад өөр дээр авч бодно. Хэрвээ барихыг хүсэж байгаа бол энэ хүртэл орж ирэх боломжтой энэ рискийг өөр дээр аваад профит авах хүсэлтэй байгаа бол энийг бол тэр чигээр дараагийн liquidity zone хүртэл барьж боддог байгаа байхгүй. Тэр нь бол ингээд сайхан орж ирсэн. Тухайн үед бол би яасан бэ гэхээр 2000 долларын 2250 долларын рискүүд анхнаасаа авсан. Тэгээд тэрнийхэн талыг нь хаасан тийм ээ. Тэрнийхэн талыг нь хаасан. Тэрнийхэн талыг нь хаасан байгаа. 2250-аас хувахан 2 тийм. Тэр талыг нь хаагаад 1125 долларыг бол угаасаа анхнаас граманд хийцэн байгаа байхгүй.
Тэгээд 1125-аа би цаашаа үлдсэн 1125-аа цааш нь барьсан тийм ээ. Цаашаа барихдаа эндээс хэдэн мянган доллар хийсэн байгаа хэлээрээ. За энэ ихний орсон оролтыг хөдөлгөөл устгав. Эндээс нэг харьцан 1-тэй, 2-тэй, 3-тай, 4-тэй, 5-тай, за 6-тай гэж тийм ээ. 1/6-тай арилжаа гэсэн үг. Одоо энэ арилжааны потенциал. Эхнийх нь энэ хүртлээр харсан байсан бол 1/5-тай арилжаа гэсэн үг. Нөгөөх нь болохоор 1/6, 7, за 7 ч юм уу дөө баг тийм. За 6 гэж хэдөө тэр үлдсэн энэ 1125-ыг би цааш нь 6-гаар үржүүлээд барьцаанд гэсэн үг байхгүй. Тэгээд 6750 доллар. Тэгээд би бол хувьдаа 3 аккаунтанд дэрэг арилж хийдэг. Би бол LMI компани prop trader байгаа. Тэр компаниас удирдлаганд аккаунт авсан байгаа. 300 мянган доллар аккаунт авсан байгаа. Тэгээд энэ зүйлийг чи би 3000 одоо дэрэг 3 аккаунт дээр ордог байхгүй юу? Одоо нэг аккаунт дээр оронгууд нөгөө хоёр нь copy trading хийдэг гэсэн үг. Миний 3 аккаунт хоорондоо холбогдохдоо. LMI дээр бол тэгж өөрийнхөө аккаунтуудыг холбож болдог байгаа шүү. Хамгийн гоё зүйл нь бол надад тэр таалагддаг. Тэрийн 4750-ыг би 3 аккаунт дээр үржүүлж авч байгаа байхгүй профито. Тэр ерөөсөө энэ арилжааны хэмжээнд би ингээд 20,000 доллар болж байгаа байхгүй. Окей. Тэгээ мэдээж дөнгөж арилжаа хийж эхэлж байгаа хүний хувьд бол ийм том профит бол орж ирэхгүй л дээ. Яагаад гэхээр тайд маань ихлэ фандад авах хэрэгтэй. Фандынхаа хэмжээнд 2250 долларын рискийг авах боломжтой депозиттэй болсон байх хэрэгтэй байхгүй. Ойлгож байна тий. Тэгэхээр ерөнхийдөө бол за болоо хэдүүлээ жишээлбэл 200 долларын рискэнд авлаа гэж бодъё. 200 доллар тий. Талыг нь хаадаа 100 та үлдээ. 100-ийнхаа рискийг цааш нь барилаа. Өрчөнд 6. Тэгээд одоо ингээд 6 доо тэгээд ихний талыг нь хаасан 100. Нийлээд ингээд 700 гэсэн үг байхгүй. Одоо хэрвээ та 200 долларыг рискэнд оруулж байгаа бол эдийн байдлаар 700 доллар авч байгаа байхгүй. Тэ ихний нэг харьцан нэгийн хаалттайгаар авч байгаа бол тэ эднийхийг 100 доллар команда хийлээ. Үлдсэн 600-ыг ингээд нийт ингээд 700 доллар авч болж байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол нь та талыг хааснараа авдаггүй орж байгаа байхгүй. За энд нэг хийсэн арилжаа гэдэг нь харъя ямар арилжаа байсан бэ? Европын season дээр тусдаа нэг гясныг арилжаа хийж дэмүү гэж бодоод энэ арилжаагууд би нэг хол барих юу байгаагүй. Хол барих надад энэ дээр бол санд бодлоо байгаагүй. Нэг харьцан тавтай авч дэмүү дөө гэж бодсон. Ерөнхийдөө оролт нь болохоор амар жижиг маас. Тэгэхээр энийг авч дэмүү гэж бодсон. Орсон шалтгаан нь юундаа байсан бэ гэхээр яг хөө энэ чинь нэг юм зөвхөлийн кластер байсан юм да. Энэ вэ те зөвхөлийн кластер биш. Энэ яг дээшээ гарч байгаа энэ кластерыг харсан те тухайн үед энийг байна. Энэ вэ те. Энэ бол 4 цагийн хаалт байсан. Ерөнхийдөө 4 цагийн хаалт. Тэгээ энэ дээр бол нэг юм риск авчиг гэж бодоод харсан. Дээрээс нь сигнал аягүй цэвэрхэн орж ирсэн надад таадагсан. Тэр энэ зүйлийг хэдүүлээ нэг бас нэг хараад бодох юм. Цагийн кластер мэн ингээ хаагдсан те. Түүний дараа бид дээш орж ирэхдээ яасан энэ дээр ерөөсөд ганцхан гүдэлт левел байгаа байхгүй. Энэ левел дээр бид нэр яасан manipulation орсон. Оролтын цэг stop loss хатыг нь хааж байгаа байхгүй. Шууд. Тэгээд цаашаа нэг харьцан 5 дээр TP-гээ тавьсан байсан. Шууд энэ чинь бол break even болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол манай арга барилын хэмжээнд бол break even-д болсон нэлээд тэр нь гэхдээ юугаараа сайн бэ гэхээр депозит доошо буухгүй байгаагийн хамгийн гол зүйлүүдийн нэг нь байгаа байхгүй. Хэрвээ та анзаарах юм бол манай одоо Discord руу ороод серверийн дүрм рүү ороод энэ хүмүүсийн те манай сурагчдын хийж байгаа арилжааг та харах юм бол энэ депозит өсөлтүүдийг хараарай. Одоо энэ авдаглагүй байгаад байгаа энэ дүрмжин байгаад байгаа гадруудыг харж байгаад эдгээр чинь бүгдээ break even аваад байгаа гэсэн үг байхгүй. Ихэнх дээр нь дандаа break even аваад дээшээ доош болоод явж байгаа гэсэн үг. Тэгээ энэ зүйл чинь л ерөнхийд нь депозит гэдэг зүйлийг өсгөх чадвартай болоод байгаа байхгүй. Энийг бол би угаас айгүй их ярьж байгаа. Энэ нь харж байна уу? Энэ дандаа нэг break even тэгсэн мөртлөө депозит өсөд байгаа шүү дээ. 60,000 доллар тийм ээ. За дараагийнх нарын 5,000 доллартай аккаунт дээшээ явсан. Энд чинь бол жоохон break even төлсөн байх, цаашаа явсан байна те. За энд чинь яасан юм бүү мэд магадгүй тухайн сурагч маань рискийг хэтрүүлсэн эсвэл дараадаг хэдэн ч удаа stop loss авсан. Дараас нь нэг тийм stop loss байж болно. Системийн хэмжээнд бас байж болно шүү дээ. Losing streak гэж яриад байгаа байхгүй. Энэ дээр харахад бол losing streak гэдэг юм байгаа юм да. Бараг нэлийн цэвэрхэн ингэж нэг арилж байгаагаар орж ирээд ингээ бараг нэг арилж байгаагаар ороод ирсэн. Ийм хөдөлгөөн байгаа. Тэгэхээр магадгүй энэ дээр риск хэтрүүлсэн байж болох юм. Би бол тэгтээ мэдээж 100% энийг бол мэдэхгүй те яаж энэ арилжаа хийхнийг. Энэ дээр жоохон тийм зүйл болсон байж болох юм. Ямар ч лсэн те хойшоо pullback ороод энэ хавтаа нэг жоохон зогсоод те тэгэлгүй break even байсараад тэгээд цаашаа депозит өссөн байна. Энд чинь бас нэг жоохон pullback орсон маягт харагдаж байна. За бас би жоохон ингээд флатн дотор зогсож байгаа харагдаж байна. Тэгээ явсан тийм ээ. Ямар ч гэсэн энэ break even гэдэг зүйлүүд мэн те энэ safe-ийн дүрм ингээд талыг нь хаагаад байгаа энэ зүйл чинь манай арга барилын хэмжээнд бол амар чухал зүйлүүдийн нэг нь байна шүү. Окей. Тэгээд иймэрхүү маягаар guys иймэрхүү маягаар би энэ өрөөнүүдтэй энэ арилжааны юг те хийсэн арилжаануудынхаа энэ жишээг иш нь ороод явж таад маань манай Discord руу нэгдээд идэвхтэй байгаа окей. Тэгээд за мэдээж манай community дэлсээд манай одоо те community гишүүн бодоод одоо CVP trader болох сонирхолтой хүмүүстүүд энэ бол сонирхолтой байх бах. Тэ ийм хөтөлбөрийн жишээнүүдийг харж шít тийм ээ. Одоо ямар community руу чинь яах гэж нэг чинь бүхэн статистикийн хэмжээний юмнуудыг харах нь бас миний бодлоор чухал байх бах. Бид нэг жоохон илэн талаагүй нийлэлтэй байхыг ерөөхдөө
одоо хичээж байгаа шүү, окей. Урд нь бол та хэд мэдж байгаа бол нэлийн тийм VIP төрлөөр байсан. За сургалтандаа суучих тэгээ түүнийхээ дараа ярих гэж хэрвээ ярьж исэн бол одоо арай жоохон нээлттэй байд юм уу гэж ерөөдөө бодоод байгаа. Хитрхи юм VIP хаалттай байх хоолнд өний хөгжин жоохон муу байгаад байна. Тийм учраас одоо нас эхлүүлээд нэг жоохон нээлттэй бай гэж бодлоо. За тэгээд манай Discord сервер рүү та бүгдийг урьж гин. Тэ CP анхан шат дотор байгаа энэ видеонуудыг сайхан үзээд тапуудаа татаж аваад тэгээд энэ ч байгаа энэ видеонуудад танилцаад яваар, окей. Арилжааны сэтгэл зүйн онлайн сургалт гэдэг нэг юм бас яваад байгаа. Дөрөвт 5 дахь хичээлүүдийг нь одоохондоо татах үрээд хийх байгаа. Тэгэхээр материал нь бол бэлэн байгаа. Хамгийн гол нь бичээд оруулах хэрэгтэй байна л да видео болгоод. Явандаа бол энэ зүйлийг бол оруулаад явчихна. Эхний 1 2 3-ыг бол таад маань үзчихэж болно. За тэгээд энэ сигнал байгаа штэ. Сая бидний дөнгөж таны харсан сигнал те. Энэ сигналын хичээлийг таад маань бивэ мэдхгүй байгаа бол манай YouTube дээр үнэнгүй үзэж бодно шүү. Энэ бол манай сургалтын хичээлийн материалаас нэг хичээлийг нь ерөөсөө сигналын хичээлийг үнэнгүй зүгээр ингээд YouTube дээр тавьсан байгаа шүү. Таад мэдхгүй бол тэр сигналын тухай хэрвээ дэлгэрэнгүй мэдээлэл авахыг сонирхож байгаа хүмүүс мань байвал манай YouTube channel руу ороод бүр яг хамгийн анхны одоо яг нүдний чи өмнө байгаа энэ хичээл чинь ерөөсөө ингээд 2 цагийн хичээл байгаа шүү. Харж байна 2 цаг 40 минутын хичээл. Энэ бол цэвэр хичээл явж байгаа. Volume trading-ийг ашиглаад яаж manipulation-ыг илүү баталгаатай аргаар авах уламжтай вэ гэдэг зүйлийг ярьсан байгаа байхгүй юм чи. Тэр таад маань welcome орж ирээд цагаан танилцаад тэгээд үзээд яваарай. Окей, манай сургалт маань одоогийн байдлаар бол 9 дугаар эсэлт явж байгаа. Одоо наадмын амралт гэж явж байгаа. Тэгээд 10 дугаар эсэлт маань 8 сарын дундаас бидүүдээ би нэг тооцоо гаргаж ирсэн. 8 сарын дундаас баха шинэ эсэлтээ авч эхлэв шүү. Тэгээд сургалт маань өөр болохоор 10 сард эхлэх баха. Миний мэдж байгаа. Тэр дараагийн сургалтанд суух сонирхолтой хүмүүс мань байвал манай Discord дотор байгаа энэ зарлалыг энэ зарлал гэдгийг сайхан ажиад явж байгаарэ. За тэгээ мэдээж юу байгаа те вебсайт байгаа. Вебсайт руу ороод таад минь бүтгэлийг үүсгээд одоо ингэ хэдүүл ороод үзье те. Бүтгэлээ үүсгээд ороод ирэхээр за энийг энэ чатыг энэ даавал ариш, окей. Бүтгэлээ үүсгээд ороод ирэх нөө CVP shop гэсэн газар байгаа. CVP дэлгүүр гэсэн утгатай. Тэрийн дотор энэ сургалт байгаа байхгүй. Энэ сургалтын тухай мэдээллийг таад нь харж бодож 10 дугаар эслийн тэгвэл 8 сарын 1-ээс амжихгүй хаа 8 сарын дунд 50-аас авах шүү. Авч эхлэх байх шүү. Сургалтынхаа бүтгэлийг. За тэгээд 9 сарын 14-нд биш баг 10 сар явуулж байгаад 10 сараас баг зэдэх хаа энийг жоохон эдит хийхгүй арай амжихгүй наадмын амралтаас болоо жоохон хойшлж шүү, окей. Тэгээ энэ дээр бас энэ шин мэдээллүүдийг аваад явах боломжтой байгаа шүү. Ийшээ ороод те хойн сургалт руу ороод энэ ч байгаа энэ сургалтын хөтөлбөртөөгөө танилцаад те тэгээ энэ ч байгаа энэ видеог хараад тэгэд явж болно шүү. Одоогийн байдлаар автосток байгаа. Одоогийн байдлаар автосток. Тэгээд бүтгэл нэгтгэр тайд маань ингээд нээлттэй ороод ирж болно шүү, окей. Тэгээ тайд маань одоо та дундаас хэрвээ анзаарч байвал манай арга барил маань цэвэр алгоритм байгааг та дандаа яриа. Одоо систематик одоо algo trading гэж ярих юм уу хайшаа. Одоо за algo trading гэж ярих жоо хэцүү. Ямар ч байсан хэрвээ та маш олон жил арилжаа хийгээд шанд тусчихсан ямар ч профитгүй байгаа бол манай арга барилууд танд тусна. Яагаад туслах вэ гэхээр алгоритмтай байгаа. Бүгдийг таны өмнөөс бол энэ алгоритм хийгээд өгчихсөн байгаа. Та бол ерөөсөө бодох зүйл ерөөдөө баг байхгүй болж байгаа гэсэн үг. Таны зүгээс ерөөсөө хийх ёстой зүйл юу вэ гэхээр та сургалтаа төгснөхийн дараа тухайн алгоритмыг демо юм уу плеер дээр жоохон шалгаад итгэл үнэмшил суугаад те тухайн алгоритм нь үнэхээр ажиллаж байгаа мэнэ гэдэг зүйлийг шалгасныхаа дараа яах вэ гэхээр ерөөсөө лайв арилжаан дээр зүгээр тэр плеер дээр хийсэн юм а те демо дээр хийсэн зүйлээ тусчих хэрэгтэй. Ерөөсөө тийм байна. За тэгээд лайв арилжаан дээр ерөөсөө яах ёстой вэ гэхээр ерөөсөө сетапад үлээн гэсэн үг. Яг энэ алгоритм дээр бичигдсэн байгаа сетапууд байгаад байгаа шүү дээ. Энэ сетап орж ирлээ. Ерөөсөө сигнал орж ирлээ дөө ерөөсөө нүдэ аниад орчихдог байхгүй. Ерөөсөө бодох юм байх. Тэгээд алгоритм өөрөө манай арилжааны алгоритм өөрөө таны депозитыг угаасаа өсгөж өгчнө. Ингээд өсгөж өгчнө хамаагүй. Тэр хэрвээ та үнэхээр одоо систематик трейдер те одоо мэргэжлийн трейдерүүд чинь бүгдээ систем трейдер шүү дээ. Надад тэгэд санагдаж байх шиг байна те. Магадгүй сентимент тийм байх шиг байна. Одоо тийм мэдээ гарсан. Энэ тэр ерөөдөө тийм юм ерөөсөө байхгүй. Мэргэжлийн трейдерүүд юм шиг. Энэ бол цэвэр алгоритм, цэвэр одоо батэрийн цэвэр сигнал байхгүй. Тэр ерөөсөө энэ зүйлийг аваад арга барилдаа итгэл алгоритмтай итгэл яваад тахтаад чинь таны ингээд депозит ямар ч байсан өснө. Тэрэн дээр бол санаа зовхгүй. Фильтрцэн, форморцсон тохиолдолд ямар ч систем бол тусахгүй, ямар ч алгоритм тусахгүй. Яагаад тэгэхээр фильтрцэн үед та алгоритмаа эвдээд байгаа байхгүй. Дүрмээ зөрчөөд байгаа байхгүй. Тийм учраас ямар ч алгоритм, ямар ч сүртэй даг арилжааны арга барилууд энэ зүйлийг бол даун тууд харахгүй. Ерөөсөө алгоритмтай дагуу хийгээд ах юм бол суугуул бодно. Маш хэмжээний трейдүүд манай сургалтын хэмжээнд бол энэ зүйлийг даваад туулсан. Сизэний сайн явж байгаа трейдүүд бол байгаа. Тийм учраас таад маань манай комьюнитид нэгдээд ороод ирээ. Окей. Тэгээд өнөөдрөөс эхлээд арай жоохон нээлттэй бай гэж бодлоо. Тэгээд та хэдийг бүгдийг өөрж интэй одоо миний сэний ярьсан бүх зүйлүүдийг description-оор оруулаад өргөчий. Тэгээд та хэд маань welcome тэ ороод ирээ. Leaving me in bandages.
to charm me, but I won't do your dirty laundry.